За сайн байна уу? Энэ сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Тэгээд ерөөлийн сувгтаа үргэлж хамт байдаг итгэлийн ахын дүүс та нартайгаа өнөөдөр Үүс номын 15 дугаар бүлгийг уншиж ойлгосноо хуваалцахдаа туйлын их баяртай байна. Үүс 15 дугаар бүлэг дээр ингэж гардаг юм байна. Иудээс ирсэн хэсэг хүмүүс Мосегийн ёс заншлаар хослуулаагүй бол та нар аврагдаж чадахгүй гэдэг сургаалыг заажээ. Тэгээд Паул Барнаб хоёр тэдэнтэй санаа зөрчилдөж баггүй маргаан болсон. Тэгээ Паул Барнаб нарыг хэдэн хүний хамт Иерусалим руу ахлагчд руу энэ асуудлаар явуулахаар тохон томилдог. Тэгээд тэд одоо замдаа Поник болон Самараар дайрч өнгөрөхдөө эзэнд иргсэн харийнхан эзэнд иргсэн тухай бүх ах トゥ нарт ярахад үнэхээр тэдний дунд баяр хөөр болж байсан. Тэгээд Иерусалимд ирэхэд элч чуулган ахлагчид тэднийг хүлээж авсан. Тэдний хооронд бас баггүй маргаан үссэн. Тэгээд тэдний дунд бас фарисеучуудын бүлэглээс итгэсэн хэсэг хүмүүс босоод тэд хоцлуулж Мосегийн хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал юм уу гэдэг асуудлыг бас гаргаж ирсэн. Энэ асуудалтай санаа зөөрөлдөж ихэд маргалцсны эцэст Петр бас босоод ингэж хэлдэг. Ах トゥ нараа харийнханд сайн мэдээний үгийг хэлж итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаа сонгосныг та нар мэдэж байгаа. Зүрхийг мэдэгч Бурхан бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн ариун сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд зүрхийг нь тэр итгэлээр цэвэрлэж бид болоод тэднийг ялгаагүй билээ. Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож Бурхны юунд сорнвэ. Харин бид эзэн Есүсийн нэгүслэр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрсгүй билээ гэж хэлдэг. Тэгээ энэ үгийг хэлэхэд тэнд цугларсан бүх хүмүүс ер нь бол ойлгоод бүгд чимээгүй болдог. Тэгээд энэ үг бол миний зүрхэнд үнэхээр тод бууж ирсэн. Тэгээд яг энэ хэсгээс одоо 15 дугаар бүлгийн 7-оос 9 дугаар ишлэлдэр болохоор би эцэг бурхан Хаваагаа харахыг хичээлээ. Тэгээд тэр бол биднийг өөрөө сонгодог юм байна. Мөн тэр одоо зүрхийг мэддэг бурхан юм байна. Тэгээд ариун сүнсийг бас бидэнд илгээд юм байна. Тэгээд зүрхийг маань бол бидний итгэлээр цэвэрлэдэг юм байна гэдэг би ойлголтуудыг олж авсан. Тэгээд үнэхээр гайхамшигтай. Бурхан бол нүүр тал хардаггүй, зөвхөн зүрхийг хардаг. Тэгээд Есүст итгэсэн итгэлээрээ бид нар бол аврагдсан. Тэгээд Есүсийн дотор бид нар бол үнэхээр харийнхан биш. Бид бол бүгд яг нэгээд адилхан тэгш хэрэгтэй. Бурхны хайрлагдсан хүүхдүүд Израильч бай, харийнханч бай. Түүний дотор бол бид нар тэгш хэрэгтэй. Тэгээд бас энэ 13-аас бас Яаков ингэж хэлсэн байгаа. Ах トゥ нар минь намайг сонсоцгоо Бурхан өөрийнхөө нэрийн төлөө ард түмнийг харийнхнаас авахар анх хэрхэн тэднийг эргэж тойрсон тухай Симон хэллээ. Үүнд иш үзүүлэгчдийн үгсч нийцдэг. Мөн хуучин номон дээрч бичигдсэн байдаг гэдээ уншсан. Үүнд болохоор 16 дээр үүний дараа би эргэж ирээд Давидын нуурсан асрыг дахиж босгоно. Балгасуудыг нь ч би дахиж босгож сэргэн. Эдгээрийг үйлдэгч нь тунхаглаж байна. Ингэснээр бүх үндэстнүүд эзнийг ирж хайна. Миний нэрээр дуудагдсан бүх харийнханч бас хайна гэж өн эртнээс мэдэгддэг. Эзэн эдгээрийг айлдаж байна гэж хэлсэн байна. Тэгээ хуучин гэрэн дээр эзэн бас үүнийг хэлж байсан байна. Харийнхан итгэлээр босч ирэх юм байна. Тэгээд бурхан өөд ирэх юм байна. Мөн одоо бид бүхэнд бас захиас хэлсэн байгаа. Харин бид тэдэнд шүтэнээр бузарлагдсан зүйлс болон садар самун боомлогдсон зүйлс болон цуснаас цэвэр явахыг бидэнд бас сануулж хэлсэн байна. Тэгээд ах トゥ нарыгаа урамшуулж хэлэхэд Бурхны дотор бид нар бол үнэхээр Есүсийн нэгүслэр аврагдсан. Бурхан дотор бол бид бол түүний хайртай охид хүүгүүд юм байна гэж та нарыгаа урамшуулъя. Тэгээд үнэхээр эзэн дотор бол бид нар аврагдсан, зүрхээ цэвэрлүүлсэн, цэвэр болсон, түүний дотор үнэхээр хайртай сонгогдсон охид хүүгүүд юм а гэж та нарыгаа урамшуулан өрөөё. За баярлалаа. Баяртай.